За сайн байна уу манайхаа Сөүлэнс подкастын дараагийн дугаар их үе хэлж байна. За ингээд өнөөдрийн дугаар маань ингээд нийт 3 үзэгчтэй бас явагдаж байна. Тийм үзэгчд маань өөрсдөө нэг танилцуулаад дуу хоолойгоо гаргачихв. За би 11-ийн Жэйгийн тэмүүлэл үзэж байна. Йоо. 11-ийн нэмэлтэн байна. 11-ийн Жэйгийн янз юм. 10-ын Жэйгсэн. За тэгээ саяхан дээлхэлтгүй ирээдүй гэх сэдвийн дор хуулийн тэмцээн маань амжилттай болж өндөрлсөн. За тэгээд тэр тэмцээний зохион байгуулсан өсвийн сэргийлэгч бүлгэмдээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Маш амжилттай гоё тэмцээн болж өндөрлсөн. Тэгээд айгүй гоё болдог хуулийн тэмцээн. Өмнө жил бид нараас өөртөө орж исэн болохоор мэднэ. Тийм. Тэгээд айгүй их ажил болд гимээлээ. Тэрийг бас ингээд хамтарч ажилласан клубын зүгээс харахад бол бас мондөг хөөгтүүд байлээ шүү. Тэгээд амжилттай бас үйл ажиллагаа дуусгасанд нь дахин баяр хүргье. За тэгээд өнөөдрийн загтлаар өсвөрийн сэргийлэгч бүлгэн маань би гэр бүлээсээ үнийг л хүсдэг гэх сэдвийн дор зохион бичлэгүүд дунд ангийн хүүхдүүдээс авсан юм байна. Тэр сэдвийн дор ирсэн зохион бичлэгүүдийг хэдүүлээ уншиж ярилцгаая. Ямар мэдээний юм шиг явчихв тий. Ч дууг нь чөлөөтэй явдаг юм да. За тийм байна. Тэгээ подкаст эхлэхийн өмнө бас нэг юм хэлгээд. За донешингийн талаар ярьцгаая. За манай подкаст маань донешн аж хэлсэн байгаа. Тэгээд энд байна уу харагдаж байгаа данс руу хэд ч жож болно, 100 ч жож болно тий. 100 жож болно, 50 төгрөг жож болно. 50 төгрөг жож болдог юм уу? Болдог. Тийм байсан ч болно. Тийм тэгээд тэр ирсэн донешн маань биднэрт камер авахт маань туслах юм. Манай клубын цаашдын улам ингээд хөгжилд тусалж явна. Тийм. За тийм байна. Тэгээд одоо бидний хамгийн том мөрөдөл юу байгаа вэ? Камерт бол. Камер. Тийм ээ. Тийм учраас та бүхнээсээ за бас буйхан чаашаа тий. Зүгээр хүсчихвэл илгээгээрэй гэж хэлье. Дэмжиж үл. За юу яцхандаа подкастынхаа ихэнд одоо би л ингэж асуух юм да. За юмгүй. Шууд дараа дийл асуугүй. Гоо миг тоосч тий. Оо тийштэй. Энийг За. Одоо нөгөө нэг мигтэй болсон чинь бас нөгөө нэг хашгирч ярьж болохгүй. Урд нь чинь тэгээд бид нар байнга нэг уцаа ингээд тавьчаал ингээд зөөгөл ийш одоо чи яар гэдэг байсан бол мигтэй болсон байгаа. Нэг нь надад байна, нэг нь очилтай. Одоо тэгээд бид хэд бол рил болон подкастыг хашаа гэж бодож байгаа. Тийм ээ. За энэ микний төвхийг яривал тэгээд цэлмгийн төсөөдрөөр аав ээж нь бэлэг болгож өгсөн. Баярлаа. Аав ээжтэй баярлаа. Тэгээд ер нь хизээч хийнээч бэлэг аваад нэг ер нь бол ойлгохгүй байх гэж боддог байсан. Би өөрийгөө тийм амар хатуу зүрх сэтгэлтэй хүн гэж боддог байсан ч гэсэн ялчгүй миг хараа тэгээд нүлбэс урссан байдаг юм аа. Тэгээд яагаад нүлбэс урссан бэ гэхээр яг ингээл миг авсан чинь нөгөө нэг хамаг миг гуйж ингэж багш нараас явж исэн хамаг мөчүүд санаанд ороод тэгэл тэ өөр ирэхгүй нөлмөс бөмбөрөдөл гарсан байдаг юм. Тэгээд аав ээжтэй дахиад баярлалаа. За тэгээд захиа руу орцгоох уу? Тэгээд. За эхний захиа. Би гэр бүлдээ үнийг л хүсдэг. Би гэр бүлдээ үнийг л хүсдэг гэж хэлмээр санагддаг. Заримдаа тэд намайг анзаарахгүй өнгөрөх шиг болдог. Би их зүйл хүсэхгүй зүгээр л надтай ярилцаж миний үгийг сонсхийг хүсдэг. Бас халамж дулаан хандлага мэдрэхийг хүсдэг шүү. Би ганцаардахаараа энэ тухай их боддог. Яагад гэвэл тэр үед миний дотор бодлууд илүү тод сонсогддог. Би өөрийгөө тэдэнд хэрэггүй юм шиг санагдах үеч бий. Гэтэ үнэндээ би зүгээр л ойлголцохыг хүсдэг. Хүн бүрт хайр, анхаарал хэрэгтэй байдаг шүү дээ. Би ээж аваасаа том зүйл шаардахгүй зүгээр л чи яаж байна гэж асуухыг хүлээдэг. Тэр жижигхэн үг надад маш их утгатай санагддаг. Заримдаа би инээж байгаа ч дотроо гунигтай байдаг. Гэтэ би тэднийг буруутгахыг хүсдэггүй. Магадгүй тэд заагүй эсвэл ойлгохгүй байж болно. Тийм болохоор би илүү төвчээртэй байж өөрийгөө илэрхийлэхийг хичээдэг. Нэг л өдөр ээж аав миний сэтгэлийг ойлгож над руу илүү ойртон гэдэгт би итгэдэг гэсэн байна. Сэтгэлээсээ битсэн байна. Хүсдэг юм аа. Анхаарлыг хүсдэг.
Тэгээ бас 7 дугаар анги хүүхэд гэхэд маш ухаантай байна те. Гэтэ би тэдний буруудахыг хүсдэггүй. Магадгүй тэд завгүй эсвэл ойлгохгүй байж болно гэсэн байна. Аав ээжүүд ч бас анх удаа амьдарч байгаа гэдэг үг үү? Тийм шүү дээ. Яахаа мэдгүй. Тийм. Тэгээ хүүхдийн талаас бол ярилцгийг маш их хүсдэг гэж байна. Эсвэл өөрөө яриа эхлүүлж болно шүү дээ тий. Таны өдөр ямар авч. Тийм болохоор аав ээж нь ийм байгаад байгаагаа мэдгүй яваад байж магадгүй тий. Хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй гэдгийг бас мэддгүү аав ээж бас байж болно. Асуудлаа өөрөө ярьж ижил ший. Тий, өөрөө яриад яриа эхлүүлээл тий. Би бас ер нь жоохон тэтгэлээсэн л да. Аав ээжтэйгээ айгу хаалттай байдаг гэсэн. Нэг амар юм уу ярьдгүү. Гэтэ тэгээд аав ээжтэйгээ нэг ярьж хэлсэн юм а. Юунаас ч болоод гэлээ. Манай нэг найз айгу аав ээжтэйгээ айгу дотнож байлуу. Тэгэл тэрийг ингээд сонсчоод би бас аав ээжтэйгээ ийм байх юмсан гэж бодоод тэгэл яг ээж автаагаа яг ингээд нээлттэй ярьж эхэлсэн байхгүй юу. Ямар ч зүйл хамаагүй. Намайг шоолж исэн ч хамаагүй. Үргэлж мөрөлтэй яриад эхэлсэн байхгүй. Тэгсэн чи эхэндээ бол жоохон нэг юм хүүхэд ч хүлээж авч байгаа. Сүүл рүүгээ би бас том болж байгаа гэдгийг ойлгоод надтай айгу нэг юм гоё найз шиг ярилцаж эхэлсэн манай аав ээж хоёр. Тийм. Тэгэхээр манай хүүхэд аав ээжтэй өөрөө ярьж эхэлсэн. Тэгээд нэг юм хэлэхэд энэ 10 дугаар бас зургнууд байна те. Манай дунд ангийнхны зурсан зургнууд байгаа. Тэгээ манай подкастыг сонсдог хүүхдүүдийн зургнууд бас байж магадгүй. Тийм маш гоё зурсан байна. Маш гоё яг илэрхийлэх гэсэн санаагаа илэрхийлсэн байна. Тэгээд ингэж гоё чимэг болгоод ингэж гоё шилний санаанууд зөндөө. Тий. Гоё шүү. Мондөг Ямар их юм бэ? Мондөг дүнэртэй болж байгаа юм байна гэж харлаа. Дараагийн цаг. Би жирэл нэг амьдралтай жирэл нэг сурагч охин. Би амбал зургуул амьдардаг айлын том охин. Би бусдаас илүү гарах баян затгалан амьдралаас илүү элэг бүтэн азаргалтай амьдралыг хүсдэг. Ийм дэш дүү нартай байнга урам өгч зөв төлөвшөлтэй зөв хүн болохыг хичээдэг. Дүү нар минь надад хүлгүүд өрөөл авч намайг л дуурайх болно. Тиймээс би хийж байгаа үйл эхэлж байгаа үгээ үргэлж цэгнэх ёстой. Энэ нь том эгч миний үүрэг гэж би боддог. Би гэр бүлтэйгээ дурсамжтай хөгжилтэй цаг хугацааг өнгөрөхийг шуйглаад үздэг. Учир нь тэд миний хамгийн их хайрлаж өгөнтөлтэй хүмүүс. Миний насны хүүхдүүд гэр бүл бус найз нөхдөөлийг үздэг гэж судлаач дүгнэдэг юм байна лээ. Гэхдээ надад бод үгүй би хинээс ч илүү гэр бүлээ хайрладаг, хүндэлж хайрладаг. Тэгсээрч байх болно. Надад гэр бүлээ хүсэх ганц л зүйл би. Гэр бүлтэй хүсэх ганц зүйл би. Энэ нь эрүүл байх. Эрүүл байвал элэг бүтэн байна, элэг бүтэн байвал аз жаргалтай байна гэж би боддог. Тиймдээ би ингэж хүсдэг. Хэрвээ энэ зохион бичлэн гэр бүл минь уншиж байвал надад та нартай л үг байна. Та нар миний амьдралыг илдүүлэх гэрэл гэгээ минь юм шүү. Сэтгэлд нь гэлзэх бяцхан одыг улам тод гэрэлтүүлэх аз жаргалуудаа эрүүл инх сайхны хүс хайртай шүү. Нийслэл их болж тавиад сургуулийн 6 дугаар ангийн явна. Өөрхөн мэдсэн байна те. За маш гоё баяр баясгалтай гоё эргэц байна. Тийм ээ. Гэр бүлээ те айгуу хайрлаж нандинж явдаг те. Гэр бүлийнхаа үн цэнийг жинхэнэ утгаар мэддэг. Ухаантай охин байна. Том ихч 6 доороо 4 дүүтэй. 6 дугаар анги гэхэд маш гоё 3 дүүтэй юм шүү. Ер нь бол одоо үед бас ийм эрэг бодолтой хүүхдүүд бас зөвхөн тоо. Гэр бүл нь ч бас айгүй эрүүл харилцаатай байдаг. юм шүү. Хэдэн дүүтэй гэсэн бэ? Амбал 6 том ихч гэдэг нь 3 дүүтэй. Дүү. Мондөг ихч байна. Айлын том охин гэсэн үү? Тийм. 3 дүүтэй гэхээр одоо баг дүүнэрээс залхдаг баймаар гэдэггүй зүгээр. Тэгээд ихэлдэг. Аха. За дараагийн захиа адилхан сэдвтэй байна. За тэгээд хүний амьдрал гэдэг өгсөж уруудсан нухчаа ихтэй ангаж цангасан алс замын аян мэт. Энэхүү аянд зүрхэнд нар болж зүг чигийг заадаг алтан гадаас од бол миний гэр бүл юм. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа оноогоо эргцүүлэн судлахад би гэр бүлдээ ердөө ганцхан зүйлийг л төлбөртэй хүсдэг болжээ.
Тэр бол би биенээ дутууг нь дүргэж, дундуурыг нь нөхөж сурах ухаар л юм. Хүн гэдэг амьтан төгс биш учраас алдаж эндэх нь бий. Гэвч нэг нөхөндөө хоёр бүрдэх нь мундаг хүний шинж. Алдаа гэдэг бол засаж болдог өөр нэгсэн хуудас. Өнгөрсөнд гарсан алдаа оноогоо эргцүүлэн суухад би гэр бүлдээ ердөө ганцхан зүйлийг л хүсэж байна. Алд бие минь алжааваас алжаа тугай ахуй төрмөн бүү алдар тугай гэдэг шиг гэр бүлийн минь амгалан байдал алдагдахгүй би өөрийнхөө бурууг хүлээж алдаагаа дахин давтахгүй байхыг өөртөө андгаалж байна. Алдаагаа ухаарна гэдэг нь гэр бүлийнхээ өмнө хүлээх хамгийн том хариуцлага билээ. Би гэр бүлийн минь харилцаа сүүнд тусал цэцгийн мэт ариун үеиг байгаасаа гэж хүсдэг. Би биеэ хайрлана гэдэг зөвхөн сайхан үг хэлэх бус бүрдэгтэн түлхэх биш түших сэтгэл юм. Хүний амьдрал намрын тэнгэр шиг хуримтгаж гэр бүлийн минь халуун урамсгал ямар ч шурганд үл бөхөх зул мэт бадамлаж байгаасай. Маргаашийг харах итгэл найдварыг л хамгийн ихээр хүсэж байна. Гэр бүл минь миний хувьд ундаасан сэтгэлийн харшаан билээ. Гинэ. Ямар уран асан бэ те? Хэдгээр Бас ямар гоё бичигтэй. 7 дугаар анги. айгу гоё бичигтэй охин байна бас те. Тийм ээ. Айгу уран гоё зөөрлөлүүд айгу хэлсэн байна те. Тэгэхээр энэ бол гол санаа нь гэр бүл маань доктортой байвал Тийм бат бөх байгаасай. Алдаагаа давтахгүй. Тэгээд алдаагаа залруулах бас гоё гэсэн. Тий. Гэр бүл маань доктортой байгаасай. Тэгээд би өөрөө бас гэр бүлийнхэн төлөө алдаагаа давтахгүй байхыг өөртөө сануулсан тийм бодтой хөрхөн цагаа байна. Ой битсэн байна. Бүгдээрээ л гоё бичсэн захаа. Тийм ээ. Дүүнэр аймаа бичдэг болжээ. Ер нь бол энэ тэгээд захин дээр ингээд хүний амьдрал амар юм сайнтай муутай ч гэсэн гэр бүл нь амар бат бөх тэр ингээд сайн муунд донцлохгүй байгаасай л гэдэг утгаас нь гаргасан байна. Ямар гүн утгатай зах. Тийм ээ. Тийм ээ. 7 дугаар анги хөгт гэсэн. 7 дугаар анги хөгт гэхэд бас. Би нэг 7 гэж мэдгүй гэж уншаад 12 дугаар анги. Айгу ухаантай хөгт байна. Өөр бас манай подкастыг сонсох бах тий. Яг өөрийнхөө бит ер нь манай зохион бичлэгээ бичиж ирүүлсэн хүүхдүүд маань өөрсдийнхөө захиаг хүмүүс уншиж байгааг сонсвол бас гоё яж магадгүй тий. Гэтэ бас бид нар ингээд яг хүссэн реакшн гаргахгүй байж магадгүй. Тэгээд бид бас хүүхдүүд бол. тийм бас адилхан л хүүхдүүд болохоор тийм. Тэм нэг ирчи. Шууд дүгнэлт хийж чадахгүй. Тийм шууд өгнөл хийж чадахгүй. Тэгээ шууд ярьчингууд буруу зүйл хэлж байгаа. Тийм. Зүгээр л өөртөөхөө бодлоор те юу гэж бодож юм гэдгээл хэлж байгаа шүү. За дараагийн захиа. За дараагийн захиа. Бас нэг сэдвийн доо. За хүн бүрийн амьдралд хамгийн үн цэнтэй зүйлсийн нэг бол гэр бүл. Миний хувьд ч бас гэр бүл бол хамгийн үн цэнтэй эрхэм хүмүүс юм. Би гэр бүлдээ тансаг зүйлс их мөнгө гэхээсээ илүүтэй аз жаргал, нэгнийгээ ойлгох сэтгэл, хайр халамжийг хамгийн ихээр хүсдэг. Юуны өмнө би гэр бүлдээ зөв үлгэр дуурайл эвтэй байхыг хүсдэг. Маргалдах үе гардагч гэсэн сүүл нь би биенийгээ ойлгож чаддаг. Гол нь би биенийг уучлж уучлалтгүй хамгийн чухал юм. Эвтэй гэр бүлд өссөн хүмүүс ирээдүйд чадвартай сайн хүн болж чадсан байдаг. Иймд гэр бүлийн харилцаа хандлага нэгт байдаг. Би гэр бүлдээ маш их хайртай. Бид сайн гэр бүл байхыг хичээдэг. Мөн би гэр бүлдээ эрүүл их сайн сайхныг хүсдэг. Эрүүл мэнд байвал бид олон хөгжилтэй сайхан дурсамжийг бүтээж чадна. Бидний нэг нь өвдвөл бид бүгдээрээ гонигтай болдог. Түүнчлэн би гэр бүлдээ цаг зав гаргадаг. Өдөр болгон ажил хичээлгээ завгүй байдаг ч хамтдаа ярилцах, хооллох, энийг цаг гаргах нь биднийг илүү ойр дотн болгодог. Хамт өнгөрүүлсэн энгийн мөчүүд үн цэнтэй дурсамж болдог. Эцэст нь би гэр бүлтэй хайр халамж
ойлголцол аз жаргалыг л хүсдэг. Эдгээр зүйл байвал бидэнд өөр юу ч дутхгүй. Миний хувьд гэр бүл минь аз жаргалтай байвал би өөрөө ч аз жаргалтай байдаг. Бас гоё ирсэн юм тий. Бас нэг эргэж хайваа. Тэр яг гэр бүлтэй өнгөрөөсөн энгийн цаг мөчүүд л яг гоё дурсамж болж үлддэг гэсэн гоё байлаа. Тэгээ гэр бүлдээ цаг гаргадаг гэж байна. Тийм. Гэр бүлдээ цаг гаргах бас айгүй чухал юм байлээ. Манай гэр бүл бол яадаг юм. Манай аав ээж бас яг нэг дүрмийг баримтлаг байхгүй юу? Хагасны өглөө яг бүгд гэртээ байх үедээ заавал хамт ингээд ширээн дээрээ тойрч суужгаад хоолоо иддэг. Тэгээд хинч уцаа оролдохгүй. Тэгээд бүгд гоё хоолоо идэн өглөөний цагаа уун. Тэгээд ойр зур болсон юмудаа ингээд ярьдаг. Айгу тийм quality time айгу гоё ядгаа. Төлөвлөө гаргаж. Тэгээ айгу гоё funny байдаг шүү дээ. Дээрэс нь нөгөө нэг дүүнертэй галахаар тий. Би бас яг нөгөө хоолны цагийг чинь бодчихлаа. Цогтой агшин хичээл дээр цогтой агш хэлжсэн байхгүй юу? Яг гэр бүл ингээд ярилцах цаг гаргаад хоол идчих захтаа ч юм уу чи өнөөдөр ямар байсан бэ, ийм байсан бэ гэд ярилцах нь гэр бүлийн уур амьсгалд амар эргээр нөлөөлдөг гэсэн. Яг тэгдэг шүү, яг тэгдэг. Тийм. Тэгэл яг ингээд ер нь ихэвчлэн хагасны өглөө л айгу тэгж цаг гаргах нь ер нь их тохиолддог. Тэгэл яг тэгээд хамт цайгаа уусны дараа тэгэл амар их хүчтэй болол айгу нэг юм гоё л болчтой нэг юм энерги ингээд нөхөд авцсан юм шиг тий. Амар нэг дууссан байсан цэнийг ингээд бүр ингээд дүүрээд ирж байгаа юм шиг. Тэгээд нэг тийм гоё мэдрэмж бас төрдөг. Манай ээж бас нийгэмээр байгалилтай нөгөө одоо ингээд би завгүй болох үсэл нэг ажилтай үед гарна шүү дээ. Эсвэл нэг хад баймааргүй ч юм уу тий. Тэр үед яг хэлдэг байга. За чи уус 12-оо төгсөөд угаасаа чи ганцаараа бай. Тэр болтол бидэртэй л байх байдаг гэдэг. Тэр байнг бодог тийм. Чи одоо ганцаараа байхыг хүсэж байна. Чи угаасаа 12-оо төгсөөд ганцаараа бай. Тийм. Тэр байнг. Тийм. Одоо бас төгссөн чинь бас тиймэрхүү юмуд айгүй бодогдож эхэлж байгаа. Тийм. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа арай илүү чухалчлаад. Тийм. Тэгвэл одоо тэгээд тий одоо байгаа цаг дээр тий төгсөөд яваад өгнө тий гадагшаа явах нь яваад тэр нь л олдохгүй болно шүү дээ гэр бүлтэй томог тусам амин нэг юм гонхтой санагдаад байдаг ш. Ингээд одоо ингээд өвөө эмээ нэрээ ч гэсэн ингээд харангууд хүүхдүүд нь ингээд төрсөн өдөр ч юм уу ингээд бөөнөр ингээд цоглонгууд амар баярлалтай ш. Танаа өвөө эмээ тэгдэг. Ерөөсөө би тэр багтаа бол анзаардаг байсан юм. Одоо ингээд том болоод ингээд анзаараад эхлэхээр амар хүргэн баярлал хаяа ингээд жоохон нэг юм халж малцсан үедээ уйлж муулаад те цагаан сармараар ч юм уу. Тий айгүй их баярлдаг юм байлээ. жилдээ нэг хэдхэн удаа цуглартай байна. Тий. Тэг хүүхдүүд нь бөөнөрөө ингээд цуглах айгүй гоё байдаг юм шиг байна. Хүүхдүүд бас хамт ирээд хэмжээнд дүр нь бол гоё байдаг л та. Өөр юм цар бол гоё л болсон гэж. Инээмсэглэл тодорхой тийм. Тийм. Эвтэй гэр бүлд өссөн хүмүүс ирээдүйд чадвартай сайн хүн болж чадсан байдаг гэдэг нэг юм байна. Тэрэн дээр бас нэг юм бодсон юм. Яг үнэлдэ. Тий. Гэр бүлийн хүмүүжил амар чухал. Нэг юм сэтгэл зүйн факт байдаг штэ. Одоо хүүхэд төрөөд эхний ингээд гидсэн байх хугацаатаа эхний 2 сар ч үлээ 3 сарын 2 жилийн хугацаанд ч үлээ төрснөөсөө гидсэнд бүрэлдэж эхлснээсээ хойш ингээд 2 жилийн хугацаанд төрөөд төрсөнтэйгээ хамт 2 жилийн хугацаанд ингээд гэр бүлийн уур амьсгал ямар байна, аав ээжийнх нь ярьж хэлж байгаа юм ямар байна те тэр бүгдийг ингээд сонсоод мэдчихэдэг ойлгохгүй байсан ч гэсэн даалд ухамсараа. Тэгээд тэр нь ингээд даалд ухамсарт нь суучдаг. Тэгээ ингээд хүмүүжилт найр нөлөөлдөг. Тий. Одоо бидний бас жоохон сэтгэл зүйн асуудлууд одоо амир гинт дууралдаг ч юм уу, огцон мууртаа ч юм уу. Эсвэл айгүй нэг юм юмэр чинь. Айгүй аимхай ч юм уу те. Тийм үү бүгдээрээ гэр бүлтэй айгүй холбоотой байдаг. Тэр бас жоохон сайд. Бас нөгөө дээрлэхэл хийдэг хүүхдүүдийн ар гэр нь бас жоохон асуудалтай байдаг. Хөвчлэн тэгээ дээрлэхэл хийдэг хүүхдүүд чинь гэр бүлийн асуудалтай. Эсвэл өөрөө яг өөртөө дээрлэх үйлж исэн.
хүүхдүүд байдаг тохиолдол нь айгүй их байдаг юм байлээ. Тэнийг судалгаа харахад. Тэр хүмүүс мэддэг ухаа одоо. Зөндөл тийм мэдээлэл. За дараагийн захиа. За. Гэр бүлдээ үнийг л хүсдэг. Эсхийгээр үнэг урлаж өсгсөн эцгийнхээ согтуу байхыг хамааргүй байна. Илгэндээ твэрч уурга шимүүлж өсгсөн ээжийнхээ өнчин нулимсыг үзмээргүй байна. Ээж аавынхаа салалтаас болж инхрийн үрсийг хохиромооргүй байна. Илбэлт хайрн үгүйгээс болж төрчгөөд үзэл бодол нийлэхгүй байна. Үндэс мөчир шиг нь нахиалчхаад үнэнийг олж мэдэхгүй байна. Гар утасны хэрлээ хязгаарлалчхаад гарамгай сайн сурахыг яаж хүснэ вэ? Ганц удаа харах интернетийн мэдээ гагцгүй мэдлэг болж чаддаг юм надад. Гадуур гарч найз нөхөдтэйгөө уулзахыг хориглоно. Гар барих нийтэж байхыг яаж тушаана вэ? Найз нөхөд гэдэг чинь миний хувьд нийтэж нээлттэй байлгаж чаддаг зүйл юм. Хонгор охиных нь та хоёртойгоо хамт байх хугацаа 20 секундээр хязгаарлагджээ. Аваа ээжээ. Хамт байхдаа гаргаач аваа ээжээ. Халамцуу бол битгий ирээч. Харанхуй шөнөөр битгий ганцаардуулаач. Аваа ээжээ. Хар салхи шиг битгий шуураач. Аваа ээжээ. Цалин мөнгө чинь хоолндоо хүрэхгүй байхад цадах. Гинэ. Манай хүүхдүүд бас нөр цаг нь баригдаж битсэн байж магадгүй тий. Жонттой үйл дээдсэн юм болов? Эсвэл ингэж дуусчих юм болов? Ингээд дуусчих. Тэгтээ бас амар зөв шүү. Тэгээд юу гэж ярих юм хүн зэвдэ болохоор яг Амар гүн утгатай зохион наачин бол. Охиных нь гэсэн үү? Аха. Нэг их хүүхдүүдийн гаргаад байдгүй энэ одоо яг зүг юм бэ? яг амар Ийм мессеж аа юм яа. Ой, ч бүр дөрөнд болов. Жон бас гээ гуйцхан. Энэ хаан юм. Тэнцэн гадаад хэлний байр бэлдээд байгаа юм лээ. Аха. Айгу хүүхэд болгоны өндөөд байдаггүй хүн зэдийг үнсэн байна. Тэгээд зориулж бас энэ сэдвийг үнсэн бас баярлаа. тэр юу Энийг гэхдээ би тэд бас жоохон юм хэлэхэд хэцүү л юм. тий. Яг юм хэлий гэвэл яг гурав яг юмч гад. Энийг ирээл болгоод оруулчихдаг юм уу? Тэгээд аав ээж нар маань бас аав ээж нартаа хүргүүл. Тий. Аав Яг ээж. тэр ааваа ээжээ гэдэг. Тийм аваа ээжээ гэдэг хэсэг бол бас Тий. Энэ аав ээж нь ихтэй нэлээ хатуу хүмүүс байдаг юм санагдав. тийм шүү байна. Уцыг хязгаардаг, Тий. гахыг хоригддаг. Тийм байж ингээд нийтэж байхыг юм шаарддаг Аа. гэсэн үү? Тийм. Тэгээд даав ээж халамцаа бол бити ирээж гэж байна. Энэ бас нэлээд хэцүү. Над бол амар л орлоо яа. Шөнөөр бити ганцаар дуулаач. Нэг бас аав ээжтэй ярилцаад үзэрэй гэж хэлэх юм болов уу? Тэгээд ингээд бити ингэрээ тэгэрээ гээд гэр бүлээрээ хамт байх цаг хугацаа ингээ багасаад байна гэсэн шүү дээ. Яг тэрийг л сайн учирлаж хэлээл. Яг нэг юм өөрийгөө илэрхийлдэггүй байж болно те дотроо л бодоод яваад байдаг байж болно. Тэгээд аав ээж нь мэдгүй ч юм уу те өөртөө мэдгүй. Тэгэхээр манай хүүхэд өөрийгөө бас хэлэх хэрэгтэй болов. Ер нь бол бас энэ талаараа багш нартай бол сургууль нэг юм байсан хэлсэн ер нь хамгийн зүгээр хта. Тэднэр л яг танаа аажтай арах юм зааж болох байх. Тэр том хүний үдээс ингээд ярилцж чадвар болохоор. Гэтэ миний бодлоор л эхлээд дараагийн юм арга хэмжээр орохоос өмнө өөрөө эцэг эхтэйгээ уулзаад ярилцаад үзсэн тэр ах. Тэгээд үнэхээр болохгүй бол яадаг ч юм ба. Тэгээ надад бол энэ аав ээж хүн бол өөрөө ярилцаад бол тооход үстэй. Айгуус Ярилцаад хэцүү хатуу ойлгодгүй гэж магадгүй те. Тэгээ тэр тус маань энэ жоохон бас халамцсан өдр гээд жоохон тийм бол бүр хэцүүлтэй. Хүүхдээ ярилцаад юм ойлгох. Тэгээс одоо яг өсвөр насны дээр явж байгаа болохоор сэтгэл зүйн бас айгүй хүнд байгаад Хантай дээр байгаа, тийм. Тэгээд дээрээс нь улан дараад иж магадгүй Тэр л. нас нь яг л хийж байгаа нас шүү дээ эднүүд бол. Захиан дээр бичлээ штэ нөгөө
одоо уцыг хэрэглэх цагийг нэг багасгадаг тий. Тэр одоо Яг тэр зөвүүн л зөвлөдөө. гэтээ нөгөө яг зөв аргаар ойлгох хэрэгтэй байхгүй тий. Уцыг хэрэглэхийн оронд одоо чи юм хийж болно эсвэл нөгөө одоо тогтсон цагт ч юм уу тий нэг 30 минут уцаа хэрэглэх. Тий тэгж зөвлөж яг сайн утгаар ойлгохгүй шууд хорчдөг. Хорих нь болохоор буруу тий. За. За дараагийн цаг. За дараагийн цаг. За. Би гэр бүлдээ хамгийн түрүүнд аз жаргал эрүүл мэндийг хүсдэг. Гэхдээ энэ удаад хамгийн түрүүнд намайг миний санаа зовнил, миний дуу хоолой сонсоосоо гэж хүсэж байна. Надад ийм зүйл тохиолдол байдаггүй ч бусад хүмүүсд тохиолдож байгааг үгүйсэх аргагүй юм. Зарим хүмүүс санамсаргүй эсвэл бүр санаатайгаар буцан сэтгэлийг эмзэглэж гомдох үг хэлж тэдний өсөл зорилгыг мохоож байдаг. Энийн чи чадахгүй, чи өргөж бүтлгүйддэг гэх мэт ганцхан жижиг үгнээс л хэлдэг. Магадгүй тийм үл гаргадаг хүмүүс ямар сүртэй юм зүгээр нэг тоглоом юм шүү дээ гэж боддог л болох юм. Гэхдээ тэдний зүгээр нэг тоглоом хин нэгний сэтгэлийг галаг унтаар итгэл найдар урам зориг үгүй гэдэг. Ийм нөхцөл байдалд орсон хүмүүс ээж аваасаа эмээг санаа зовох ичих мэд та нар магадгүй бүр намайг ойлгохгүй байх та гэсэн бодлоосоо болж ээж аавтай худал хэлдэг эсвэл нарилцгүйгээр нуух тохиолдол байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ үл ойшоо хүүхдтэй том зургийг хандах тэдэнтэй ярилцахгүй байдлаас болж хүүхдүүд намайг ойлгохгүй байх надтай ярилцахгүй байх та гэсэн айцтай болж өөртөө итгэх итгэлгүй болдог. Хүүхдүүд бид ээж аавтайгаа нээлттэй ярилж чадсанаар ирээдүйд учирч болох эрсдэл хүмүүсээс өөрсдийг хамгаалах мэдлэг болж сэтгэл зүйн хувьд хүчтэй байж өөрсдийг хамгаалуулсан мэдрэмж авч бусдын өмнө өөрийнхөө үзэл бодлыг зөвлөж илэрхийлэх чадвартай болох юм. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдтэй багц бол утсаа гаргаж агаар хандуулж асуудлыг ярилцдаг байгаасаа гэж хүсмээр байна. Биднээс ямар зөвлөгөө өгч. Баярлаа. Хэрэгтэй мэдээлэл. Гой бичсэн байна шүү. За ингээд бүх захиаг зөвлөдөг гэсэн асууж байна. За ингээд бүх зохион бичлэг илгээсэн хүүхдүүдтэй баярлалаа. Бүгдээрээ маш гой бичсэн байна. Тэгээд маш гэр бүл гэдэг бол маш том сэдв. Тэгээд айгуу чухал асуудлуудыг бас өнөж гаргаж ирсэн байна. За тэгээд зохион бичлэгүүд маань дууслаа. За одоо 2-3 захиа сайтнаас уншия. Маад бас гэр бүлийн асуудлууд гэсэн сэдвийн юу байдаг? Өөрчлөлт нөхцлөөс гадна. Тэгээд тэднээс хэдүүлээ. Уншия. Зя. Одоо уучлал уншин дээ. Зурвас очих өдрийн мэндийг хүргэе. Би энэ жил 10 дугаар анги мэрэгжил сонголт дээр үнэхээр эргэлзэж байгаа. Би зурах туртай, ялангуяа аним, манга, панел зурах туртай. Миний хувьд би илүү удаан зурсаар байвал сайжирна гэдэгт итгэдэг. Тиймээс ч би архитектор гэх мэрэгжлийг сонгохоор шийдсэн. Гэтэ эцэг их маань намайг имзүүч болохыг хүсэж байгаа. Би яг үнийг хэлэхэд миний төлөө зүтгэсэн тэр хүмүүсийн хэлсэн үгэнд үгүй гэж хэлэхээс айдаг. Ялангуяа ээжигээ гомдоомооргүй байгаа учраас би ч үзэл бодлоо хэлсэн. Би архитектор болмоор байна гэж хэлсэн. Хүссэн мэрэгжлээ эзэмшээд тэрүүгээрээ ажилламаар байна гэж хэлсэн ч намайг имзүүч болно гэсээр байгаа. Яг хөө би өөрийнхөө дуртай зүйлийг дагаад тавьчих болно л доо. Гэхдээ хэрвээ миний мэрэгжлээр явлаа гэж бодоход ирээдүйд энэ мэрэгжил биш эцэг эхийн маань хэлсэн мэрэгжил зөв байсан бол яах вэ? Энэ зүйлд би их санаа зовж байгаамаа гинэ. Бас түгээмэл гэдэг асуудлууд нь тий. Нөгөө мэрэгжил шахалтай. Ер нь л яг өөрийнхөө явсан дээр гэж бодож байна. Тий, ер нь бол тийм. Дараа нь чи тэгээд ээж авахын гэсэн мөрчлөр яваад бас харамсан л та. Бас би яг өөрийнхөө дуртай юмыг явахгүй явтаа гэх. Чи яг ээж авахын мөрчлөд хэлсэн мөрчлөнд дагаад явчих юм бол чи тэр ажилдаа нэг дургуул юм. Ер нь бол дургуй хийх юм бол тэгээд ямар ч чамаас үр бүтээл гарахгүй тий. Амьдралаасаа ч таашаал авч чадахгүй. Тий. Тэгээд нөгөө нэг намайг ингээ өсгөж төрүүлсэн хүний өөдөөс яаж үгүй гэж хэлж чадах вэ гэж бас нэг зовнил байгаад байна тий. Яг хөө тэр зөвлөдөө. Гэтэ эн чинь чиний аав ээжийн амьдрал биш, чиний л амьдрал. Чиний л амьдрал. Тийм болохоор өөрийнхөө амьдрал одоо ингээд тий өөрийнхөө амьдралын зохиолч нь чи штэ. Тэгэхээр хүсэж байгаа юм аа л хий. Бас ээж аав яг чи ээж аавын угаасаа өөдөөс юм хэлж болохгүй тий. Гэхдээ чи үгүй гэж бас болохгүй гэсэн байхгүй шүү дээ. Чи зүгээр яг өөрийнхөө үз бодол санаа бодол хэлэх хэрэгтэй тэрийг ээж явж сая нээлттэй ярилцах хэрэгтэй.
чи миний одоо ээж аваад би юм болохгүй дээ гэж чимээг ингээд тэг хийснээр надад болохгүй шүү дээ. Яг өөрхөн зөв гэж бодож байгаа тэр өөрхөн үзэл бодол цаана одоо бүгднаас хэл хэрэгтэй. Гэтэ эвтэ нэг хэрэгтэй. Би ингээд тэр ингээд осоо зөрүүлж болохгүй. Ер нь бол эвтэйхэн ярилцаад хийх хэрэгтэй шүү. Бас 10 дугаар анги гэдэг чинь мэрэгчлээ сонгоход нэлээд их цаг байгаа анги. Тэгээд бас өөртөө сайн ажиллаад архитектур гэдэг мэрэгжил яг надад тохирох уу эсвэл имзүүч тохирох уу эсвэл шал өөр мэрэгжил тохирох уу гэдгийг бас сайн ажиглаад үзэх хэрэгтэй. Шал өөр мэрэгжил гараад ирчих болно шүү дээ. Тийм тэгээд судалж байгаад өөрийнхөө зөв гэж бодсон юм бол их зөвдөв. Юу ч сонирхолтой болж явбал тэгээ шүү. Тэгээд бас нэг юм айц байгаад энэ нөгөө нэг хэрвээ би энэ архитектор гэдэг мэргэжлэрээ явчих юм бол ирээдүйд хэрвээ архитектор нэг амар хэрэглэдэггүй энэ зөв чинь илүү хэрэглэгдээд байвал яг тэр үед аав ээж маань би чамд хэлсэн штэ гэж хэлэхгүй гэдэг бас айц байгаад энэ би яг ингэ амар ойлгож байна. Тийм. Тэгээд судлах зөв байна. Тийм тэгээд дээрэс нь ирээдүйн юм цаа зовоод яах вэ? Тийм. Хэрэггүй. Ирээдүйн юмд бол цаа зовоод хэрэггүй. Одоо чи юу юмэр одоо чи юу хиймээр байна? Одоо чи юу хийхийг хүсэж байна? Олон юм туршаад үзэхгүй. Тийм, тэрийгээ хий. Төгсөө хүртлээ 10 дугаар ингээд 2 жил байгаа тий. 2 жил юм л болно шүү дээ одоо тий. Тэгээд зөндөө олон юм туршаад үз. Имзүүч болгоёгээд хүсэж байгаа аав ээжийн зүгээс бас харахад ч тэр охиныгоо ер нь сайхан амьдрасаа л гэж хүсэж байгаа. Имзүүч бас гоё мэрэгжил цалин өндөртэй тий. Тийм болохоор тэр талаас нь бас бодож байгаа байх. Аав ээж чинь бол чамайг жаргалтай байлгахыг л хүсэж байгаа. Гэхдээ чи бүр яг нэгэн шийдээд архитектураараа явъя гэд шийдсэн бүр ингээд тэрүүгээрээ ингээд үнэхээр чи дуртай бол угаасаа нэг амжилт гаргаж л таараа. Тийм болохоор чамайг тэр дуртай юмаа хийж байгааг чинь хараад чамайг жаргалтай байгааг чинь хараад аав ээж чинь тэгээд тий чинь сонголтонд ирэлцэхгүй чамайг аз жаргалтай байлгахыг л хүсэх болохоор тийм ойлгомдөө яванда одоо ойлгохгүй байсан ч гэсэн тийм тэгж бодож байна. Тэгээ ерөнхийдөө бол угаасаа маргааш их хинч амлаагүй гэдэг үг байдаг шүү дээ. Яг тэр шиг өөртөө л амар сэтгэл хангалуун өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд дуртай юм аа л сонгосон дээр гэж бодож байна. Тийм. Стогойл. За. Йоо. Чи яагаад бишэж тэгэл олгож шат. За дараагийн захиа гэр бүлийн асуудлууд. За би одоо 9 дугаар ангийн охин гэр бүлдээ би өвгөнд маш их хайртай гэхдээ дандаа тэдэнд гомддог. Аав минь архины хамааралтай аав уухаараа ээж дандаа зоддог. Сүүлдээ намайг бас зоддог болсон. 7 настайгаасаа хойш аавдаа зодуулж өссөн. Энэ бүхэн надад маш хүн дээр тусдаг. Ээжигээ зодуулж байхыг харах үнэхээр хэцүү байдаг. Нэг удаа ээж маань ааваас сална гэд намайг 12 таа байхад аавтай минь үлдээгээд орхиод явсан. Гэтэл оройн аав ээжийг үнэхээр амар зодчихсан. Үстэд орж иж байсан үе дандаа боддог. Нүүр нь цус болчихсон. Нүүр ам нь хөгшцөн үнэхээр аимшигтай. Царайтай хилцэн ээжигээ хараад зүрх эмтрэх шиг л болсон. Сүүлийн 3 жил өөрийгөө тайвшруулахын тулд орой гэрийнхээ унцны дараа гар хөл хүзүүгээд бүх газар хотго шилээр зүсдэг болчихсон. Тэр өвдөлт ээж минь өвдөлтийн хажууд юу ч биш байх гэж боддог болоод л өдий хүртэл ингэж явандаа хаяа амиа хорлох гэж үзнэ. Гэхдээ толгой дотор хэрвээ би үхвэл ээжийг минь хэн хамгаалах юм бэ гэд зориг хүрдэггүй. Яахаа би үнэхээр мэддэггүй. Энэ талаар хүнд хэлье гэхээр үнэхээр хэцүү байдаг. Ойлгох хүн үнэхээр байдаггүй. Надад маш их хэцүү байна. Яа, өмшөд амар хэцүү байл. Захианд одоо юм ярих гэхээр жоо хэцүү л.
яг зэрэг гаргаад бичиж байхад нь ингээд олигтой хариу хэлж чадахгүй байх тамир хэцүү байна. Харин тийм. Тэгээд манай сайд бас нөгөө нэг хэн бичсэн мэддэг болохоор тий. бас гоё нээлттэй яг би яг болж байгаа процессыг бичиж явуулсан баярлалаа. Тэгээд энэ бол үнэхээр хүн асуудал байна тий. Тэгээд тийм юм даван туулаад явж байгаа сэтгэл зүйн хүртэл амар хүчтэй байна. Тэгээд Сэтгүүрийн авах миний. Сэтгүүрийн гэхээр бас жоохон байна. Үдий жоохосоо юм дэл үзэх. Хиндээ ээжд нь гар урдаг байж байгаа. Сүлдээ өөрт нь гар урдаг болсон гэж байна. Тэгээд тэр амар нөхцөл байдлуудыг яг ингээд дэрэгдээс нь харж өсөж байгаа. Тэгээ өөрөө бас ингээд туулаад бин дээрээ ингээд туулаа явж байгаа. Хэр амиа хорлоо гэж зөндөө бол удаа бодсон гэж юм те. Тэгээ дээрэс нь оролцож байсан юм байна. Гэтэ тэр бол буруу бодол л доо. Тийм. Чи тэр аав гэдэг хариуцлагагүй тэр хүнээс болж өөрийнхөө энэ сайхан амьдралыг хохироожлохгүй, алдаж болохгүй. ямар ч муу зүйл байсан нэг л өдөр дуустдаг. Тийм. Тэгээд энэ бол үнэхээр бүр амар хүн асуудал байна. Тэгэхээр сургуулийнхаа ямар нэгэн хүүхэд хамгаалах баг гэж байдаг. Тэр хүмүүст хандаж үтсэн зүгээр байх гэж бодож байна. Тийм. Энэ ивэр байснаас ядаж нэг ямар нэг үйлдэл хийсэн зүг гэж бодож. Энийг бол жинхэнэ мэрэгчлэн хүмүүс танд хийсэн дээр хаа. Бид бол зүгээр ингээд энэ болж байгаа процессыг Ярьсан зүг хүргэж өгч байгаа шүү. Гэтэ бас иймэрхүү асуудлууд би ер нь урд нь бас сонсч лээсэн л да. Ингээд нөгөө нэг тийм гэр бүлийн хүчирхийлэл дунд байдаг. Тэгээд аавыгаа за ихэвчлэн аав дээр аавыгаа цагдаад өгдөг. Тэгээд тэгэнгүүт ямар нэгэн байдлаар аав нь нэг юм арт талтай ч юм уу те. Эсвэл ямар нэгэн байдлаар тэгэл цагдаа нэг тоодоггүй ч юм уу. Тэгээд нэг юм торгуулад ч юм уу ямар нэгэн байдлаар арын хаалгадаг гараад ирдэг. Тэгэл дахиад тэр хүчирхийл ингээл үргэлжлээл ингээл яваад идэг. Тэгээд яад бүр нийгмээр явчих юм л да. Ийм одоо энэ асуудал бас нийгмийн асуудал болохоор. Ийм асуудлууд нэрээ. Гэтэ миний харж байгаагаар л яг эхэндээ бол яг иймээс болохгүй яг цагдаа дээр хандна, барьж аавна. Тэгээ маргааш нь гадрээд тэгээд үргэлжлэл яваад. Гэтэ одоо ингээл сүүлийн үед одоо гэр бүлийн хүчирхийлэл гэсэн сэдв ингээд яригдж эхлэх тоолонд одоо ингээд цагдаа нарын авах арга хэмжээ нь одоо бас ихсэж байгаа. Тэгээд ер нь энэтэй холбоотойгоор бас сүүлд нөгөө одоо авах арга хэмжээ нь бас өөр болж ирсэн гэж сонссон. Тэгээ илүү яг одоо ингээд аавын дэрч 20 штэ дөнгүүд яг маргааш нь суулдаг ч юм уу тийм байжсаас одоо цагдаад мэдүүлэг өглөө хохирогч буюу одоо өөрөө охин ээжээс нь мэдүүлэг авдаг ч юм уу яг болсон процессыг яг ингээд бүрэн судалж ийж шийддэг болсон. Эсвэл эхэндээ бол нэрээ би бас өөрөө гэмт хэрэг подкаст сонсдог. Тэгээд ингээд сонсох тоолондоо нөгөө уг нь бол хүмүүс нь ингээд цагтаа дуудсан арга хэмжээ авах гэж оролцсон гэж ярьдаг. Тэгээд сүүлд нь дандаа ингээд зүгээр л өнгөрөөчдөг гэдэг. Тэгээд одоо ингээд тийм асуудал их гарч байгаа болохоор тэгээд одоо ингээд зүгээр л орхичдаг тийм асуудлуудыг тэгээд харин сүүлийн үед одоо энэ асуудлыг бас илүү нухастайгаар авч байгаа. Тийм. Одоо сүүлд өөр болцсон юм ч одоо байгууллагад хандаад үзээрэй гэж. Тийм.
Тэгээ нэг аав хоёр ч юм уу ээж хоёрыг одоо хохирсон талыг нь хамгаалалтанд аваад хідэн сар блэ хоногч лөө байлгаад газар бас байдаг гэсэн. Тэгээ тийш хандаад. илүү нөгөө өөртөө судалж үзвэл бас зөндөө юм байгаа шүү. Тий. Тэгээд гэрээ биш ээ. Ирээдүйд чинь бас гэрэлтэй байгаа шүү гэдгийг бид марчтараа. Амьдрал сайхан болно. Амьдрал үүр дэм байхгүй. Чи том болно. Өөрийн гэсэн амьдралтай болно. Тэгээд чи ганцаараа биш шүү. Тэгээд зориг гаргаж манай сайт руу бичиж ингээд өөрийнхөө төвгөөс хуваалцсанд баярлалаа. Тэгээд бид тэдийн хэлж чадах юм инглэн. Тийм. Тэгээд баярлалаа. Тэгээд нэм артталтай болохоор ингээд мөнгө өгөл гараад ирд юм билий. Амар хэцүү. Мөнгө өгөөгүй байсан ч гэсэн нэг одоо хинах шүүх юм айгуу сул болохоор 48 цаг билүү юу лээ хоригдож байгаа л тэгээ буцаа гараад ирдэг. Тэгээ бас монголчууд бас нэг юм байдаг шүү дээ. 90 имийн орд илжиг бүү орд тий. Жорол морол гэдэг ингээд дуугаа хийдэг тий. Аха эсвэл одоо эр хүн ингээд жоох юм баавартай тэгээд эмэгтэй хүнд гар хүрх мөрхөл жирийн юм шиг ойлголттой хүмүүс олон байдаг Монголд. Яг ахнал яг ганц нэг удаа зүгээр штэ гэж боддог юм уу. Аха. Тэгээ нөгөө юм чи нөгөө хим хэмжээ жоохон нэг хитэрсэн гэх. Тийм ижил тэгш байдал ингээд дэшид Яг ашигласан. нөгөө өгнөх үедээ амьдардаг. Яг ирчүүд нь яг тэгээд эхнэрүүд нь тэгэл дооргүй хэвээр тийм. Одоо тэр бодлоо бас орхих хэрэгтэй. Ер нь орхигдож эхэлж байгаа. Манай үеийнхэнд бол байхгүй гэж найдаж байгаа шүү. Тийм. Би бас нэг эхнэрээ дээдлээд тахгүй зүгээр эрэх тэгш. Тийм, ихтэйш яг л октоодын хувьд ч гэсэн те хөвгүүдээ бас хүндлэх одоо бас жоохон хөвгүүдийн үчирхэл бас гараад идэг болсон. Тийм болохоор ер нь л яг хоёр талдаа те. Тэгээ дээрэс нь хөвгүүдтэй бас хандж хэлэхэд октоодаа хайрлаарай. Октооддаа бас хандж хэлэхэд хөвгүүдээ хайрлаарай. Амьдаа би бинээ хайрлая л гээд байгаа штэ ердөөсөө. хайртай үцгэй. Тийм. Тэгээд яг ингээд яг одоо байгаа цаг хугацаагаа нандинаарай. Гэр бүлдээ талархаарай. Одоо хайртай гэж хэлээрэй. Би бас хайртай гэж хэлэхэд жоох юм болоод идэв. Та хэд хэлж чаддгүй. Би хэлж үзсэн үйлдэлээрээ л үзүүлдэг. Аха. Ингээд Харин тийм ээ. Ерөөсөө энгийн үедээ хэлж чаддгүй маа. Төрсөн өдөр ч юм уу нэг юм ичингүүрээ хэлсэн ингэж байгаа л нэг хэлдэг болохоос баян хэлгээд идэв. Баян хэлмээр байдаг шүү. Аав ээж хоёр маань үздэг. Охин бас хэлмээр л байдаг шүү. Жоох эвгүй санагдаад идэх юм аа. Тийм. Тэгээд за дуусгая да. Яаж дуусах вэ? За зориг гаргаад захиа бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд бид нар бол захиа болгон дээр нь яг 100% зөвлөгөө, сайн зөвлөгөө өгч чадаагүй байж магадгүй. Тэрэндээ уучлалт хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бас доод үеийн дунд ангийн дүүнер маань бас гоё зохион бичлэгүүд бичсэн байна. Тийм. Тэгээд саяны сүүлийн 2 захиа бол манай сайт руу ирсэн захиа байсан. Гандарч бас хүсвэл сайдаар бичиж. Тийм. Сайт руу бас захиа бичсэн хүүхдүүдтэй баярлалаа. Тэгээд дараагийн дугаар дээр үргэлжлүүлээд энэ сэдвээ яриад явъя гэж бодож байна. Сэтгэл зүйн асуудлууд, гэр бүлийн асуудлууд. Тэгээд тийм бусад гэсэн 3 сэдвийг нэгтгэхэд нэг дугаар гарах байхаа. Тийм. За. Тодорхой. Тийм. За. Ганцаараа биш шүү. Тэрийг л хэлье. Ер нь Нар гарнаа. Тийм ээ. Юу гэдэг вэ? Нар гарнаа юу мэн гэдэг үлээ. Золбоо. Киноны сүнстэй Сэнсэр мэн гэдэг юу вэ? Золбоо. Золбоо гэдэг юм. Нар гарнаа золбоо гэдэг юм уу? Юусэл. Золбоо гэдэг шүү дээ. За. Нар биш сар гэдэг. чи юу ирээд. За. За тэгээд тийм ганцаараа биш шүү. Бид нар бас тайдтай хань болохыг хичээж байгаа шүү. Тэгээ муу бүх цагууд удахгүй дуусах хаа. Тийм ээ. Тэр хүртэл бид нар та нартай хамт байна.
Бид та нартай хамт шүү. За тэгээд дараагийн дугаар оролцлоо түр баярлалаа. За.